You can tell by the way she walks that she's my girl. You can tell by the way she talks, she rules the world. You can see in her eyes that no. За манай влогийн ээлж дугаарын зочноор сонгогдсон болон одоо энэ нэвтрүүлэгт маань орохыг зөвшөөрсөн танд маш их баярлалаа. Баярлалаа. За энэ өдрийн минь төргий. Хаврын сайхан дулаахан өдрүүд эхлээд гадаа айгуу гоё байна. Сэтгэлэн догдолж байна уу? Харин тийм ээ. Одоо манай эндээс чи ингээд Улаанбаатар хоттой хойшоо харагддаг. Утаатай жилүүдэд хойшоо харахад бас хэцүү байлаа. Энэ бол их сайхан байлаа. Тэгээд хаврыг хүн болгон өсөө хүлээж ах шиг шүү дээ, тий. За та маска түр авчих уу? За тий. Масктай ч байнга авч хэцүү шүү. Дулаарах тоосон. Өвөл дасж гин гэдэг. Өвөл нүүр дарах гэдэг өссөн чи баг маска авахаар. За ингээд би танаас 20 асуулт асууна. За хамгийн ихний асуулт. Таны өдөр хэрхэн эхэлдэг вэ? Би чинь жоох хөвгтэн он чинь өглөө нэлээд завгүй эхэлнэ. Гэтэ магадгүй буруу зуршилж яж магадгүй өглөө би хамгийн эхлээд бараг л орон дахтаа хуцаа хараал. Одоо сүүлийн үед л ялангуяа экономистын шууд утсан дээр би захиалцсан байдаг. Тэгээд экономист түүлийн өдөр тутмын брифинг гэдэг ингээд тохирмол болгож, товчлол болгож хөргүүлдэг. Тэгээд тэрүүнийг уншиж эхэлдэг өглөөгөө. За тэгэл хүүхдүүд өглөөний цаг нь бэлтэнэ. За ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Он сар одоо жилээр нь сараар нь 7 хоногоор нь төлөвлөдөг үү? Юун дээр төлөвлөдөг вэ? Google календар ашигладаг. Манай туслагч гэстэй зарим улсуудын календар руу оруулаад би өөрөө ч гэсэн оруулаад тэрүүнтэй холбоотой зарим нэг бичиг цаасуудаа хүртэл тэрүүн дээр нь хавсралтаар оруулаад гэмтчлээ. Яг өөртөө бол үргэлж нэг 4-5 жилд за дээрэс нь жилд нэг том зорилт тавина. Тэгээд тэр зорилтоо хэрвээ би биелүүлчих юм бол өөрөө бас өөрхөн тэрүүндээ шагнана. 7 хоногор тэр сар сараар ер нь төлөвлөх дуртай. Манай салбарынхны онцлог байх бас. Тэглгүй ах уу энэ чинь ийм хариуцлагатай төрийн өндөр албан тушаал ашиж байгаа юм чинь. За 3 дахь асуулт. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Одоо коронавигийн нөхцөл байдалд бас жоохон байгууллагууд ч гэсэн арай бас өөрөөр ажиллаж ах шиг байна. Мэдээж манайх намар бол хамгийн их ажил ихтэй өдөр байдаг. Өглөө 8-9-оос оройд 8-9 хүртэл заримдаа бүр шөнө 1-2 хүртэл ажиллах үед ч гэсэн бас байна. Өдөр заримдаа жоохон юм уншингаа ажил дээр заримдаа цаагаа уун. За тэгэл цаасаа нусаар агаал тэгэл хурлаас хурлын хооронд явсаар агаал таардаг. За таны цүнхэнд тогтмол байдаг зүйлсийг би хармаар байна. Та цүнхээ нээгээд надад харуулаач. Би сүүлийн үед баг 2-3 цүнхтэй авдаг яг үнийг хэлэхэд нэг нь миний яг ажлын цүнх тэгээ компьютер аягаал цаасуудаа хийгээл тэгээ нэг хэсэг би бүр ганцхан амар том цүнхтэй аваад байдаг басна одоо жоохон багасгаад тэгээд бас жижигхэн цүнхэн дотор бас ойр зурх хануудыг бас авч явдаг. За мэдээж төрөвт байна. За маск бол байна. Маск бүр 2-3-аараа байна. Мэдээж тэмдэглэлийн дэвтэр байна. За гар ариутгагч бас авч явна. За тэгэл ер нь одоо маш хөнгөн шингэн жижиг цүнхэн дотор миний том цүнх бол яг миний ажлын цүнх. Амттан авч явдаг уу? Үгүй. За дараагийн асуулт. Таны ширээн дээр одоо гарт чи ойрхон байдаг. Тогтмол бас ойрхон байдаг тэр зүйлсээ та нэрлэхвэл юу хэлэх вэ? За би сүүлийн үеийн зарим нэг чухал зүйлүүдийг бол ойрхон байлгаж аваад уншдаг. Би сүүлийн үед бол ном илүү их аудиогоор сонсдог болоод байгаа. Гэхдээ бас уран зохиолын номууд бол бас уншина. Алхаж байхдаа би аудио ном сонсох их дуртай. Дээрэс нэмээд за сүүлийн үед бол одоо ингээд коронавирусээс болоод гар ариутгах гэсэн ийм юмнууд бол маш их байл ингээл масктай юмнууд бол байнга ойрхон байх хэрэгтэй. За энэ миний манай сургуулийн аяг. Дээрэс нь хүмүүсийн аяг сонирхдаг нэг юм зис юм аяган дотроо хийдэг нөөц чинь сайн гэдэг шүү дээ. Эрүүл мэндэд манай эмээ надад юугаар цагаан сараар өгчээсэн. Тэгээ энэ үргэлж бас миний аяган дотор байдаг. За дараагийн асуулт руу оръё. Та ямар стилээр хувцаслах дуртай вэ? Өдөр тутмын бол яаж харахгүй ажил хэрэгч хувцлах гэсэн. Гэтэ би нэг тийм амар загвар магвар
бас хөөж үнийг хэлэхэд бол амждагчгүй нэг тийм ач холбогдол өгдөг. Жирийн үед бол зүгээр л джинс, жоо спортлог хувцлах дуртай. Малгайтай цаан цаантай явах дуртай. За эерэг бодол өөдрөг үзлээр сэтгэлээ хэрхэн тэтгэдэг вэ? Би бол ер нь тийм эерэг хүн. Тэгээ би тэгж боддог. Хүний ухаан санаа бол сүм хийчих тийм ариун байх хэрэгтэй. Чи тийшээгээ болохгүй бүх хорвоогийн ховж ив бүх юмыг оруулаад ах юм бол тэндээс эерэг үзэл бодол бүтээлч санаач магадгүй урган гарахгүй бах. Тэгээд хүний ухаан бодол ч гэсэндээ тодорхой хэмжээгээр хязгаартай чи эерэг юм оруулаад эерэг юм бодоол ах юм бол чи илүү их сайхан эерэг зүйлийг бүтээж чадах бах. Тэгээд ялангуяа эмэгтэй хүн бол ээж хүн бол илүү их эерэг бодолтой байх хэрэгтэй гэдэг чи өөрт чинь бас гэрэлтчихэд өөр хүмүүсд чинь нөлөөлж идэг гэж боддог. Таны хобби юу вэ? Спорт. За тэгээд нэг хүмүүс мэдгүй байж магадгүй би бас нарийн богийг дуртай. Хятад оюутан бахта тэнд чинь талах нарийн боог олоход хэцүү учраас тэнд байхдаа өөрөө ирэхгүй хийж сурсан. Тэгээд одоо ч гэсэн хаяа хийдэг охинтойгоо хамтдаа хоёлаа заримдаа интернет тохож байгаа гоё меню харж байгаа гэдэг. Спорт гэснээс яг ямар спорт вэ? Төрлийн хэлбэл илүү сонирхолтой. Би сүүлийн жил триатлоны спортоор хичээлж байгаа. Усын аврах шалгуулалтад ордог. Би медальцад авч бол баардаггүй. Гэтэ миний хувьд л зөвхөн том тэмцээний бэлтгэл хангаж бүтэн жил өөрийгөө бэлтэнэ гэдэг нь л хангалттай том өөрийгөө сорьсон. Тэр чи одоо усан цэлэн дугуй унана гүн. За өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Оюун ухааны хэрхэн сэнгэлдэг вэ гэсэн. Би олон улсын сэтгүүлүүд нэлээх уншдаг. Өөрөө тэр нэг захиалаад уншдаг. Тэгээд бүхэл бүтэн бас нэг улсын тэ ингээс нэг салбарын дэд сайд дэжж би дэлхийн мэдээлэлээс хоцрох ёсгүй гэдэг өөртөө тийм үүрэг даалгавар өгдөг. Тэгээ одоо яг би нэг хэсэг бол ингээл гадаадаас хүн амтнд гуугаал захиалал DHL-ээр одоо бол бүх юм онлайн болсон юм чинь. Би Wall Street Journal уншдаг. Economist уншдаг. Nikkei бас нэг сэтгүүлийг уншдаг. За хятад заримдаа сонгоод бас онлайнараас орж уншдаг. За 10 дахь асуулт. Ажил амьдралын балансаа хэрхэн тэнцвэртэй барьдаг вэ? Одоо би яг тэрнийг бол тэнцвэртэй сайхан барьж явж чаддаг хүн гэж өөртөө дүгнэхэд бол хэцүү. Тэгэд ээж хүмүүс эмэгтэй хүмүүс нэг үргэлж ажил дээр байх үед одоо гэр орондоо санаа зовол, гэр орондоо байх үед ажилдаа санаа зовол. Ер нь бас тийм л байдаг. Гэтэ аль болохоор балансыг барихыг хүсдэг. Одоохондоо нэг ээжээгэл яг нэг ээжтэйгээс зүгдэх хүүхдүүдийн бас богинохон байдаг. Тун удахгүй магадгүй 13 4 нас хүрээл тэрнээс хойш баг өвөж ирээд өнсүүл гэсэн чинь айгүй за юу ичмээр ингэж хийлгээл. Тэгээ дэр батлал хүүхдүүдтэй айлхаар цаг мөрөх хүсдэг. За манай влогийн 11 дахь асуулт. Таны ажлаараа бахархах шалтгаан нь юу вэ? Монгол улсын сангийн ам бол Монгол улсын бас гол үндсэн чиглэлийн яамд нэг. Ялангуяа эдийн засгийн сайн хүнд байсан өнгөрсөн хэдэн жилүүдүүд бол сангийн амнаас чухал бодлогод гарлаа. Өнөөний үр дүн ч гэсэндээ бас ингээ харагдаад эдийн засгийн өсөлт сайжраад, ажилгүйдэл буураад, ядуурл бас ингээл буураад, Улаанбаатарын утаач гэсэндээ ийшээ хангалттай төр засгаас бас анхаар санхүүжилт хийдэг. Бас иргэдэд энэ бүгд нь мэдрэгдэж байгаа нь миний ажлын хувьд хамгийн бахархуу шүү дээ. Энүүний бас нэг эдээс нэг хэсэг нь байна гэдэг бол мэдээж энэ бол Монгол Улсын засгийн газар, улсын хурал хамтран хийсэн олон том амжилтууд. За 12 дахь асуулт маань хамгийн сүүлд одоо хийж бүтээсэн таны гар бие оролцсон том ажилтан нь юу вэ? Энэ цаг үед бол үнэхээр төр засаг коронавирустэй одоо тэмцэхтэр за нийгмийн эдийн засгийн одоо аюулгүй байдлыг тэгээд одоо ханган ажиллах дээр бол хамгийн их ач холбогдол анхаарч байгаа шүү. Тэгээ үнэхээр Монгол Улсын засгийн газрыг бол энэ дээр сайн ажиллаж байгаа гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн тэгээд саяхан ч Forbes дээр дэлхийн Forbes дээр гарлаа шүү Монгол Улс. Тэгэд энүүнээр бол төр засаг хамгийн ач холбогдол анхаарч ажиллаж байгаа. За энэ ч гэсэндээ манай сангийн амны хувьд бол нэн чухал ажлуудын нэг байна. Саяхан ерөнхий сайдын зарласан 7 арга хэмжээ ч гэсэндээ одоо иргэдэд бизнес эрхлэгчдэд ч гэсэн хамгийн хүсэн хүлээж исэн бас 7 ажлын нэг байлаа.
За үр дүнг нь хараад баярлсан томоохон ажлаа нэрлэх гэвэл та хамгийн түрүүнд юуг нэрлэх вэ? Одоо товчхондоо хараад маш их сэтгэл хөдлсөн тийм ээ. Тийм ажлаа нэрлэж. Магадгүй ээж хүн болохоор ч тэр Улаанбаатарын утаа өнгөрсөн үйл буурсанд миний хамгийн их сэтгэл баярлаж одоо хөдөлсөн. Тэгээ би өөрөө бас нөгөө орчны бохирдлын үндэсний хорооны гишүүн ерөнхий сайд ахалдаг байсан. Тэгээ ерөнхий сайд бол өөрөө бүр ингээл ханцуугаа шамлал пижака тайлж байгаа л самбар дээр зураал ингээл за одоо хаанаас нүүрс ирэхин хаана угаахын хэн тэвэл энийхэн хариуцах ингээл бүр ингэж ажилтдаг байсан. Тэгээ бүх ажлыг нэлээд сайн явуулж агаад дараа нь одоо Цэрэнбат сайдаар ахлуулаад өнгөрсөн үйл бол бас энэний менежмент үнэхээр сайн хийж чадлаа. Тэгээд би манай гэр бүл 2 хуваагдаж амьдардаг байсан. Манай жоох хүүхдээ гарсны дараагаар би жоохон тоогоо лагерт тэгээд аав нь хотод 2 хүүхэдтэйгээ бид нар хасаан бүтэн сайнд уулзалтдаг, халуун амблаараа уулзалтдаг гэсэн бол энэ үйл бид нар гэр бүлээрээ хамтдаа хот гэртээ ингээд үйлчлээ. Тэгээ энэ бол магадгүй ээж хүмүүсийн хувьд, хүний хувьд одоо энэ засгийн газрын хийсэн бас хамгийн том ажил, хамгийн бас энэнд нэг гар бий болж оролцсонд хамгийн их баярлж байна. За 14 дахь асуулт. Мэдээллээ хаанаас авдаг вэ? Мөн одоо хаанаас авсан мэдээлэлдээ илүү их итгэдэг вэ? Үргэлжлүүлээд сошиалд хэрэгтэхтэй вэ? Олон юм уншдаг. За өдөртмийн сонингоос ахуулаад за мэдээд сайтуудаас ч гэсэндээ мэдээлэлүүд авах. Гэхдээ би цензууртай хамтахыг хүсдэг. Тэгээд хүмүүсийг ч гэсэндээ айлгоор цензууртай байгаасаа тэр үтэл өнөөдөр дэлхийд дайрал одоо фейк ньюс гэл ингээд худлаа мэдээлэл цацдаг. Тэгээд энэ бүгд дээр уншигч та эргэн таал өөрөө цензууртай хандах ёстой. Гэхдээ сэтгүүлүүд их уншина. Сошиалд идэвхтэй байхыг ботдог. Яг ч арга өнөөдөр хүмүүсийн мэдээлэл авч байгаа бас гол хэрэгслүүдийн карантины үед бол бүр хичээх тийм байх шиг байна. Сүүлийн үед Facebook, Instagram дээр ялангуяа карантинд байгаа хүүхдүүдэд тусалж одоо хэл сурах, за тэгэл гадаадд сурах, өргөдөл бичих гэл ийм юм дээр нэлээ бас цаг заваараа туслахыг бас эрмэлзэж ажиллаж байгаа. За эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ таны бодлоор? Эх оронч хүн гэж өөртөө ноогдсон үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ сайн хийж чаддаг хүнийг л хэлнэ гэж би боддог. Тэр нь заавал цээлжээд ирдэж эх орны тухай дуудуулж эх оронч биш байхгүй. Чи өнөөдөр ээж хүн бол хүүхдүүдээ сайн сайхан өсгөхөд чи эх оронч байж чадчихна. Чи өнөөдөр ажилтан хүн бол ажлаа чи сайн хийхэд Монгол улсын сан хөмөрөг те ингээд чиний ажиллаж байгаа ажил үйлс чинь сайхан бүтэж бидний Монгол улсын бүтээн одоо сайжирч Монгол энийгээ дагаад эдийн засаг манд хэлж иргэд маань ч гэсэн дааз жаргалтай амьдрах энэ бүх боломж бий болно гэж боддог. Дараагийн асуулт. Хүүхдүүдийнхээ хүмүүжилд юуг чухалчлан анхаардаг вэ? Аль болохоор нээлттэй сайхан ярилцаж зөв хүн болгож өсгөхээр нэлээд их анхаарахыг хүсдэг. Цаг зав гаргана гэдэг нь хэцүү. Гэхдээ ээж нар бид нар эцэгчүүд бидний заавал хийх ёстой энэ л ажил. Тэгээ бид нар одоо ялангуяа ингээд хүмүүс ботхтой за би сургуульд нөхцөө юм чи зэрлэгт нөхцөө юм чинь тэгээ эсвэл заримдаа гадаад руу явуулсан юм чи ингээд бүх асуудал шийдэгдсэн юм шиг боддог. Өөрөө чинь хинж оролж чадахгүй. Эмээ өвөнч оролж чадахгүй. Одоо хамгийн сүүлийн магадгүй хүний амьдралын аз жаргал бол өөр хөвгтөл юм чинь. Тэнд хамгийн их цаг зав зарах хэрэгтэй, нээлттэй ярилцах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр яг энэ одоо та ярьсан зүйл дээр бол балаад эцэг эхчүүдэд хандаж одоо зөвлөе. Тэр тусмаа залуу эцэг эхчүүдэд бас хандаж зөвлөгөө өгвөл хүүхдүүдээ өөрөө үлгэр дуурайлд үзвэл гэтээ ээж нь бүх юмыг чаддаг гэж одоо ярих албагүй. Ээж нь ч гэсэндээ чадахгүй зөндөө байна. Гэтээ ээж нь чадахгүй юм ч гэсэн сурахыг хүсэж байна. Та нарт илүү магадгүй өрсөлдөөнтэй илүү хэцүү нийгэм байхыг ч бас үгүйсэхгүй те дэлхийн улам их глобалчлагдаад байгаа юм чинь. Тэгэхээр сур, мэд, юмд нээлттэй бай. Одоо сэтгэл бүх юмд энэ хүүхдтэйгээ үлгэр дуурайлж үзвэл би хүүхдүүдэд дагуулаад ингээл спорт орч хичээлхийг оролдоод хүүхдүүдэд дагуулаад хамт хоол хийхийг оролдоод ийм гэр бүлийн сайхан дулаан уур амьсгал бий болохыг бас их оролддог. За та Монголын ирээдүйг яаж харж төсөөлж байна вэ? Үүний төлөө өөрийнхөө зүгээс юуг хийж бүтээж байна вэ? Монголын ирээдүйг би үргэлж сайхан эргээр хардаг.
Мэдээж бид нар бол хөгжлийн олон индексийн хувьд бол яг тэг дундны явдаг улс тий. Хүний хөгжлийн индексээрээ за одоо гэхдээ биднэрт боломж бол бас их байгаа. Хэдхэн тоо баримт хэлэхэд тий Монгол улсын өнөөдөр нийт газар нутгийн 7% хүрэхгүй нь өнөөдөр хайгуул хийгдсэн. Тэгэхэд бид нар өнөөдөр нүүрснийхаа нөөцөөр зэсийнхаа нөөцөөр дэлхийн ихний топ 10-т ордог ийм улс. Монголын хүн ам маш залуухан гэсэн мөртлөө маш өндөр боловсралтай ийм улс. Монголын төр засагч гэсэндээ шийдэмгий чадвартай юм байна. Ялангуяа энэ өнгөрсөн жилүүдэд өнөөдөр ч гэсэндээ энэ коронавирусыг контролдож чадж байгаагаараа бас харуулж байна. Тэгэхээр боломж бол маш их байгаа. Монголын одоо энэ тэнд очиод ярихад бас нэг айгүй гайхалтай тоо. Монголын хүн амын 3/1 нь 18-аас доош насны гэхээр ялангуяа хөгшрөлт явагдаж байгаа энэ дэлхийн ертөнцид үгүй ямар гоё юм бэ наадах чинь тийм. Өнөөдөр та нар хүн амдаа жоохон анхаарад, мөнгө зараад эрүүл өсгөх юм бол энэ бол Монголын хамгийн том баялаг гэж боддог. За амьдралын гараагаа эхлүүлж байгаа охтууд, залуу эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө 3 зүйлийг нэрлэвэл 20 нас бол хүний тийм шуурга шиг нас байдаг. Маш их юм хийж бүтээх гэж оролт ихтэй сургуулаад өгснө анхныхаа ажлын гараагаа эхлэн магадгүй анхныхаа орон байрыг авна, хүнтэй суун, хүүхд гаргана гэдэг. Өөртөө заримдаа айгу ширүү ханддаг 20 настай эмэгтэй хүн бол тэгэл одоо ч гэсэн ингээл би ботход ингээл энэ тэндээсээ барьж аваад ингээл би тарган байна гэл ингээл өөрийгөө өөлөөл тэ ингээл заримдаа өөртөө хитрхийн өндөр шаардлага тавиад тэрөндөө хүрэхгүй болохоор одоо ингээл сэтгэлээр хүртэл унаал тэ охтуудтай зөвлөхөд битгий тэгээ 20 нас бол маш их юм хийж бүтээх нас. Гэхдээ өөртөө жоохон тэ ингээд уужуу ханд яг тэгвэл тэртээ дөрвөн амьдрал бол чанга. Тэгээ 30 нас бол бүр их амаргүй нас байдаг. Ингээд миний одоо харж байгаа 30 настай эмэгтэйчүүд бол олон хүүхэдтэй амьдралыг яг нуруунд дээрээ өөрөөд явж идэг. За дээрэс нэмээд ээж аав нь эхнээсээ тэтгэврт гараад зарим нь ингээд өвдөөд яг ингээд амьдралыг яг үрдэг чанга нас байдаг учраас 20 настайдаа өөртөө арай жоохон өөдрөг хандаа. Тэгээ амьдрал бол баян бүх боломжууд өөртөө урдчин байгаа. За хамгийн сүүлийн асуулт. Улс төрч эмэгтэйчүүд ямар зарчмыг баримтлах ёстой гэж боддог вэ? Магадгүй энэ асуултан дээрээс одоо балаад таны зарчим. Зарчимч байх ёстой гэж боддог. Мэдээж одоо чин сэтгэлээсээ бүх юмд хандах ёстой гэж одоо боддог. Улс төрч гэдэг хүн бол улс их орныг олон газар төлөөж байгаа, иргэдийг олон газар төлөөж байгаа хүн байгаа учраас үргэлж өөрийгөө хөгжүүлэх ёстой. Магадгүй өөртөө одоо өндөр шалгуур тавих ёстой хүмүүс байх ёстой гэж боддог. Өнөөдөр 76хан хүн те улс их орны 3.2 сая хүнийг төлөөлөд тийм улс их оронд тулгамдж байгаа олон асуудлуудыг шийдэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүст тавигдж байгаа шаардлага бол төдий чинь өндөр байна гэсэн. Эмэгтэйчүүдийг магадгүй нийгэм улам их одоо нарийн шүүлтүүрээр өргөлж хардаг. Эмэгтэй улс төрчтэй. Би магадгүй одоо үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бас битгий тэгэж алдаатай оноотой бас л байдаг тийм яхаараа ер нь эмэгтэйчүүдийг бараг 90-60 харьцаатай байх хэрэгтэй юм шиг ингэж хандах хэрэгтэй юм байна. Аль алиндаа л өгөөмөр хандъя. Гэхдээ мэдээж биднээс хийх бүтээх дээр зарчимч байдал дээр шудраг байдал дээр ажил хэрэгч байдал дээр бол тавих ёстой шаардлагатай тавих ёстой. За ингээд нийгмийн ажил Монголын эмэгтэйчүүдийн холбооноос бэлтгэн хүргэж байгаа. Миний ажлын өрөөнд блогийн маань ээлж дугаарын зочноор оролцсон сангийн сайд Булган Дэвтанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. You can tell by the way she walks that she's my girl. You can tell by the way she talks, she rules the world. You can see